Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийт 500 орчим хүнсний худалдаа үйлчилгээний байгууллага Теналт шалгалт хийжээ. Шалгалтаар ихэнх нь зөрчилтэй гэж үнэлэгдсэн байна. 500 орчим байгууллагын 10,000 гаруй ажилтныг шалгахад 75% нь үзлэг шинжилгээнд орсон. Бусад нь шинжилгээнд хамрагдаагүй. Үзлэгийн дэвтэр зөрчилтэй байжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 7,000 дэвтэрт тулгалт хийхэд 25% загварын бус дэвтэр хэрэгэлдэг. Мөн үзлэг шинжилгээнд ороогүй байх магадлалтай гэж үзжээ. Худалдаа үйлчилгээний ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсноор хүнээс шалтгаалсан халдвар төвчин гарах шалтгаан нөхцөлийг бууруулах талтай гэж үзэж байгаа юм. Иймд эрүүл мэндийн урьдчилсан үзлэг шинжилгээнд орох зайлшгүй шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Ямар мэргэжлийн хүмүүс ямар үзлэг шинжилгээнд хамрагдах вэ гэдгийг тодорхой заагаад өгсөн байна. Ер нь бол энэ тушаалаар юу гэхээр зэрэг энэ худалдаа үйлчилгээний ажилтан арьсны эмчийн үзлэг, сүрийн эмчийн үзлэгт орох хэрэгтэй. За шинжилгээний тухайд болох юм бол бидний ярьдгаар бол цээжний жижиг зураг, плюр зураг авах хэрэгтэй. Нян судлалын шинжилгээнд бол цагаан орхон өндөг илрүүлэх, нян тэгч илрүүлэх, хамар залгуур арчицсан ийм 4 төрлийн шинжилгээ, 2 төрлийн үзлэг, эмчийн үзлэгт орох хэрэгтэй. Нилээдгүй олон зөрчил дутагдал бол байсан. Тухайлбал хүнсний үйлдвэр үйлчилгээний байгууллагад ажиллахстаа сонгож авахдаа эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй хүн авч ажиллуулж байна. За эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүнийг авч байгаа ч гэсэндээ тэр нь бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дутуу үзлэг шинжилгээнд хамрагддаг. За эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийгээд дэвтэр дээр нь бичлэг хийхдээ дутуу өгтөө хийдэг ийм зөрчил тогтогдлууд бол нэлээдгүй байна. Үйлчилгээний байгууллагуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний өнөөгийн нөхцөл байдлыг ярилцаж, цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудал, цаашдын үйл ажиллагааг тодорхойлохоор хэлэлцэж байна.